Damn, I haven't been in front of camera for a year. Kinda nervous. So, 요거죠. За. Сүүлчийн видео орсноос ер нь маш их юм өөрчлөгдсөн. Well, as I expected. 12 дугаар ангид орсон, маш их завгүй болсон. It's been a hell. However, my hard work paid off and I'm gonna go to study in Germany. It's like I've been having this mixed feelings. Like on the one hand, I'm, well, of course, appreciated that I worked hard for this state that I'm right now being in. But on the other hand, it's kind of overwhelming. Like, I just called more hardships on me. Well, at least it's the challenges I wanted. At least my skin looks nice, thanks to the sun. There were more than 3. Би одоо яг бичлэгээ дийтлж юм л да. Тэгээд уг нь бол яг гэртээ байх сүүлийн өдрөө бол би ингээд бичлэг бичсэн байхгүй бүр бүхэл бүтэн 10 минутын бичлэг заяа. Юу бодогдож байгаа, ямар мэдрэмж төрж байгаа ингээд яриад хуваалцаа дөр өөртөөгөө ярьсан нэг юм 10 минутын бүхэл бүтэн 10 минутын бичлэг байсан. Гэхдээ би талчганаа тэрийг камер дээр бичээгүй. Өөр яг камер шиг аппликейшн дээр ингээд бичсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэрээс явуул гэсэн чинь ингээд намайг VIP member бол гэж заяа. Тэгээд би ингээ мөнгө төлөх шаардлагатай болчих жоохгүй юу? Бичсэн бичлэгэндээ screen record хийж таарж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр үедээ ингээ амжилттай screen record хийсэн. Тэгээ би сайн ингээ бичлэгэндээ оруулах гээд ингээ үзсэн чинь аппликейшн тийм ухаантай юм эсвэл би өөрөө зүгээр л тийм ингээ юм ойлгохоогүй тэнийг байсан юм уу? Ингээд юу маань блоклцсон байна. Бичлэгийг маань ингээд гаргахгүй зүгээр ингээд яг screen record хийж байгаа юм мэдээд ингээд блоклцсон гэх юм уу? Ингээд зүгээр ингээд төлбөрөө төлөөд VIP member болоорой гэсэн бичиг 10 минутын турш гарч ирсэн бичлэг л надад байна заа юу. Тэгээ би уг нь бол бичлэгтэй байсан шүү. Тэгээд дараагийн бичлэг хийхээр бол угаасаа тэрэн дээрээ тэгээд 10 минутанда юу ярьсан нөхөд ирчих юу. За тийм. Хайрны юм биш дээ. It's 12 a.m. midnight and 9th of September. I just got 18. Wow. I can't believe I'm almost an adult now. I feel like I'm still 16. Well, it's my birthday. Happy birthday to me.
Okay, this is the outside of my school canteen, and I just had my lunch. It was pretty good. Татвар байрны нь бол бараг 3 минут алхаал сургууль руу орчин. Тийм болохоор аюу амар далаатай ойрхон болохоор нэлийн чиглэлээр амсгалтай.